тархийг чимээгүйгээр хөнөөж байдаг 6 зүйл. Уурга тарих бол бие махбодын хамгийн чухал хэрэгтэй юм. Учир нь бид тарихгүй байсан бол юу ч хийж бүтээж чадахгүй шүү дээ. Гэхдээ харамсалтай нь заримдаа хүмүүс тархиндаа хит ачаалал өгч түүнийгээ гэмтээж байгаагаа мэддэггүй байна. Ингээд хүний тархинд сүргээр нөлөөлдөг зүйлсийн талаарх мэдээллийг хүргэж байна. Олон төрлийн даалгаврыг нэг дор хийх. Нэг дор олон төрлийн даалгаврыг гүйцэтгэх гэж хичээх үед тархи маш ихээр ядарч эхэлдэг. Тиймээс та 2-3 үйлдэлийг зэрэг хийж болгоч бусад жижиг зүйлсийг мартах хэрэгтэй юм. Түүнчлэн үргэлж нэг зүйлийг нөгөөрөө шилжих нь кортизол даврын түвшинг нэмэгдүүлдэг бөгөөд энэ нь таныг стресстэй болгож тархинд тань муугар нөлөөлдөг. Давс болон бусад төрлийн амтлагчигтэй бүтээгдэхүүн хэрэглэх. Их хэмжээний давс агуулсан бүтээгдэхүүнүүд биеийн дэх усыг тогтоож даралт ихсэгдгээс гадна уурга тархинд сүргээр нөлөөлдөг. Гэхдээ давсыг огт хэрэглэхгүй байж болохгүй. Учир нь давс хэрэглэхээ зогсоох үед эд эс нөхөн эсрэгэгдэхэ болж устдах аюулд ордог байна. Мөн давс нь шүүс ялгаруулалтыг ихээр нэмэгдүүлдэг ба хотоодны шүүсэнд дагуулгдсан байдаг учраас хоол боловсруулах үйл ажиллагаанд тодорхой хэмжээгээр оролцож сайнаар нөлөөлдөг. Бусдын туршлагад итгэх. Аюулгүйг тодорхойлох бодол хүний тархинд байнга байдаг бөгөөд тэрээр өөрт ирж буй бүхий л мэдээллийг маш сайн ихтэлж үргэлж эргэлзэж байдаг юм. Хэдийгээр цагаан толгой болон бусад төрлийн тоо баримтад үнэн байдаг боловч та бусдын хийсэн алхам бүрийг дагаж тэдний туршлагын дагуу ажиллах юм бол хизээч шин зүйлийг өөрөө туршиж чадахгүй болдог. Тиймээс заримдаа сурсан чиглэлээс хазайж байх хэрэгтэй бөгөөд аливаа шин зүйлийг туршиж үзэх нь таны тархины хөгжилд сайнаар нөлөөлдөг гэдгийг санаарай. Туршлагагүй байх, сурах хүсэлгүй байх. Та дадлаг хийхгүй байвал шинэ боломжийг өөртөө нээж чадахгүй бөгөөд цаасан завны адилаар хаашаа тавин тийшээ л хөөх болно. Ер нь туршлага хуримтлуулахгүйгээр та ямар ч мэрэгжил эзэмшсэн бай амжилтанд хүрч чадахгүй шүү. Илүүдэлжин уурга тарих нийт энергийн 25-аас 30%-ийг зарцуулдаг хэдий ч таныг их хэмжээгээр идэх үед заримдаа энерги тусдаа хүнд хоолыг боловсруулахад ашигладаг байна. Тиймээс хэрвээ та тархиа хангалттай хэмжээнд сайн ажилуулахыг хүсэж байвал хөнгөн хоол идэж байгаарай. Мөн хоол идснийхээ дараа унтахыг хүсэж байвал буруу хоол идсэн гэсэн үг. Тиймээс ширээнийхээ ардаас бага зэрэг үлсэглэн босож байх хэрэгтэй юм. Дургүй ажил. Хэрвээ та дургүй ажиллаа хийж байвал тархич нь хөгжихийн тулд хангалттай ажиллаж чаддаггүй. Мөн үргэлж өөр ажил хийхээ хүсэж залхуу зантайд хүрэх болно. Учир нь та ажилдаа дургүй хүн шүү дээ. Харин хүн өөрийн дуртай ажиллаа хийх үедээ үргэлж өөдрөг эрч хүчтэй байж чаддаг. Тиймээс мөнхийн амьдрал хаанч байхгүй учраас ажил чинь таалагдахгүй байгаа бол мөнгөө цуглуулад өөр ажил хайсан нь илүү гэдгийг санаарай.